За хөө. Дээл ямар байна? Ёстой гоё харагдаж байна. За. Хоёулаа энэ цагаас дараа Монгол дээлтэйгээ шинжлэх нь шүү дээ. Тэгэндээ хөө. За би нэг телевизийн мэдээ сонсоодох заа юу. За. Энэ мөрөө яаж гарах нь зүв байна уу нэг юм үзet. За аанасаа идчихвдээ хөөе. Юуг нь иддэг эндээс? Тэгэл харсан болгондоо идчихийдэг юм гэж юу байдгийг? Сүүлийн идэх гээд байна штэ. Очиж нэг ууцныхаа сүүлийг идээс сууж явахдаа тулаагүй байна хөө. Хөөе, амба. Миний өгш энэ их сони юм болж байгаа юм байна. Юу? Сайн мэдээ сонссон чинь манай монголчууд энэ цагаас сараар 2 хуваагдаж шинэлж байгаа гинэ. За. Зарим нь өнөөдөр шинэлээд, зарим нь маргааш шинэлнэ гэж байна. Тэгэхээр ерөөсөө би маргааш шинэлээд чи өнөөдөр шинэлчих заа юу. Би шинэлгээ боллоо. Хөөе. Чи юу ярьж байна хөөш? Гаднаас хүмүүс ороод ирэхээр тэгээ би чамайг юу гэх юм? Намайг шинэлэхгүй байгаа л гэж хэлэхгүй юу. Тэр чинь юу хэцүү байдээ. Тэгээ гайхаад байвал би гарч ирээд бүр хүч нэмээд өгчгээ. Их чинь шинэлэхгүй байгаа уучлаарай гэж хэлчихээ тэхүү. Чиний дураар тийм юм гэж юу ахав гэж. Гэхдээ тэхгүй бол цаадуул чи яаж ин дээд чүүлэнч тэр доод чүүлэнч тэр хизээ шинэлгээ мэдэхгүй цагаан сарын шинийн нэгний өглөө 2 хуваагдаа суудсан телевизээр үгүй маргааш үгүй өнөөдргээ сууж маргалдаа сууж штэ. Тэгээ юу н ингээл та чи өнөөдөр шинэлэл би маргааш шинэлчих юм бол аль нэг өдөр нь сайн өдөр байж тараад хоёулаа энэ жилдээ сайхан амьдрын штэ. За тэгвэл ингээ заяа. За. Чи маргааштай шинэлдгээрээ шинэл. За тэгье. Би өнөөдөртөө шинэлье. Тэгье. Гэхдээ чи өнөөдөр надад сайхан үйлчлээд өгч. Тэгэхээр чин би шинэлсэн болох гэдэг юм шүү. Юу гэсэн үг орж ирсэн хүмүүс бууз маш жигэн жигэл бэлэг адгийг нөгөө цай хийж өгөө тэгээд байж л та. Үгүй бас зөвлөгөө өгье би чамд багахан зөвлөгөө заа юу. За ингэн. За голцсон хүмүүс залуучууд орж ирэл чамтай 1000 төгрөг бариад золгодог штэ. За 1000 төгрөг барь золгосон хүмүүст нь яах вэ? Үнийн дүнгийнх нь 50% нь таарсан бэлэг өг заа юу. Өөй. За өөрөөр хэлбэл одоо 500 төгрөгийн баал үзэг харандаа өг. За гурвангийн нийлүүлээ өгчихв. Тэгэхээр 1500 төгрөг болчихно штэ. За тэгэнгүүтээ 5000 төгрөг өгсөн хүнтэй яаж бэлэг өгөх вэ? За яах вэ гэхээр 2500 төгрөгийн улаан торон телефонууд аваад бэлдээ тавьсан байгаа. Тэрнийг өгөөд заа юу. Тэгээ ирчүүлд нь юу гэх юм? Адилхан улаан телефон өгөхгүй юу? Одоо тэгэл эрэгтэй хүнд нэг улаан торон телефон маа бэлэг гээд байж ах уу? За хизээ байдлаа манай монголчууд нэгнийхээ цагаасаараа өгсөн бэлгийг өмсөөл, идлээл, хэрэглээл, зүүгээл явдаг байлаа. Зүр ингээл бие-биендээ өгсөөр агаал дамжуулсаар агаал эргэл хүрээд ирдэг үсттэй. Нодны яасан би бэлгэн дээр судалгаа хийж үзсэн штэ. 4 бэлгэн дээр би тэмдэг тавиад хүнд өгсөн. Яасан? Дөрүүлээ эргээд хүрээд ирсэн надад. Хитий завандаа тэгэл бэлгэн дээр тэмдэг тавиад сууж идэх юм чи. Битүүний орой тавьсан. Өө, стан. Гэхдээ тэгэхгүй бол энэ чи хэцүү штэ. За тэгээ бас ингэн миний хөшөө. Маш хурдан хөдлөн заяа. Ерөөсөө шуурхаа мэдв. Яах вэ гэхээр хүн орж ирлээ. Ерөөсөө үгс үгүй цай хийж өгөөл, сүтэ цагаа хийж өгөөл, цай уужих оронд баяшаа сэвж гаргаад баяшаа тавьж өгөөл, идээд дуусан гут намны авчир өгөөл. За гар баяртай дараагийн хүн ор. Би энэ хоймор суудсан. Тэгэл энэгээр битүүгөө суудсан багт би яаж за буудаж буудаа дээр. За цагаагаа. За гар дараагийнх нь ор гэл. Ингээд байж ах вэ? Ямар муухай удаа хөдөлгөөнтэй би чи. Хамгийн хурднаараа хөдлөлөө би сая. Хажуугаар нь ямар муухай чанга чарлтыг. Чи ажил хийж байгаагаа гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Ер нь манай энэ гэр бүл нэг л тийм утгагүй болоод байна. Яаж? Ямар ч зохион байгуулалтгүй одоо хин нь удирдаад байгаа юм, хин нь шийдвэр гаргаад байгаа юм, хин нь гүйцэтгэгч чинь, хин нь толгойлогч чинь, хин нь удирдагч чинь, хин нь манлайлагч чинь юу ч мэддэхгүй байна. Тэгэхээр ер нь одоо хоёлаа ярьж байгаа халуун дээр хоёлаа ингэдэхүү. Энэ гэрийнхаа удирдагчаа сонгочих гэдэхүү. Өө тгий. Тэгээ тэрнийхээ үгэнд нь ороо явъя гэдэхүү. Тгий. За тэгээ ер нь ингээ. Би ерөнхийдөө амьдралаа чамааг ингээд базаад ингээ явах уу? Амар юм болох шүү дээ. Чамааг базаад явах уу гин. Ер нь яах лээ энэ гэр доторх базагчин чи одоо базагдагч нь би болчихдгийг. Аль овсгоотой сэргэлийн эрдэм мэдлэгтэй номтой нь баз идэхүү. Чи заавал чаддаг юмараа базагчаа тодорхойлоод тахтай ядгийг. Би ч чаддаг юмараа базагчаа тодорхойлж болно шүү дээ. Ёно. Миний ханд чаддаг юм юу байдаг вүлээ? Байна надаа байна. Би мэддэггүй. Чи бид хоёрыг хэн их юм идэхгүй гэвэл би л базагч болно шүү дээ. Ид хими чи хүн болгоо иддэн шүү дээ хөшөө заа юу. Өнөөдөртөө надад нэг тусаа. Чи хөөе. Аваа. Оо миний охин. Ээж хайцсан. Ээж нь энд байж л байна. Өнөөдөр золохгүй маргааш золгоно гэж юм яриад. Яаж байгаа юм болов? Мэдгүй. Телевизийн мэдээ үзсэн юм бах уу. За бас ингэн хөшөө. Оо миний охин ороод ирсэн.
Яа, миний охин ямар гоё юм бэ? Ямар сайхан охин төрүүлсэн юм бэ? Би ерөөсөө өнөөдөр шинэллээ. Тэгмээртэй чи. Охин хараад дөргичихлаа. Аа ээж та эрт нэг хэлэх юм байна. За. Өнөөдөр охин найз залуугаа танилцуулсан шүү за. Хүү, хүргэнтэй болох нь. Дагуулаад ир. Та бид тасчаад ирээ. Тэг. Хүргэнтэй боллоо шүү дээ. Энэ охины ч хувьд арай эрт байгаа юм биш үү? За чи болоод өгч. Чи надтай хэдэн настайдаа суулаад ач. 16 тайдаа. Тэгээд миний хань зүгээр л 16 тайдаа гэж хэлж болдгоо юм. Заавал нэг жоохон охин шиг 16 тайдаа. Ийм гоё залуухан ахиж эргэж олдохгүй сайхан насыг ингэж хэлэхгүй бол өөр ямар насыг хэлэх юм бэ хөгшөө? 16 тайдаа. За тэгвэл хоёулаа хийд хүртлээ амьдрах ээ. Хоёлаа ер нь бол нэг 90 хүртлээ амьдрал тэгээд хоёлаа нэг зэрэг өнгөрөөл өгөөл тэгээд болж штэ. Заавал нэг эртээ имгэн шиг болж хэлэх юм аа нэрэ. Хүү ер нь хараа хэлж байгаа үгээ гоё ингээд үйлдэлжүүлээд байх юм бол гоё залуухан харагддаг байхгүй юу? За юу 16 тайм шиг харагддаг байхгүй юу? За. Хөө нэр хөгшөө ингийн. Хоёлаа ерөөсө хүргэнээ орж ирэхэд насаа жоохон нэмчихв. Яаж вэ? Хоёлаа насаа 55 таа гэдээ авчихъя. Аа? Тэгэл 55 таа хүн шиг би орж ирэхээр миний хүү ороод ирлээ. Пэ ямар сайхан залуу вэ? За миний хүү дэшээсөө. Хөө надаа. Заавал тэгэж яах гэдэг юм бэ? Зүгээр байгаагаар л баял та. Тэгэл нэг нас нэмжийн, овор нэмжийн тэгэл хүргэний ороод ирэхэд өөдөөс нь миний хүргэн ороод ирсэн үү? Муухай. 70 настай хүн шиг яваад штэ чи. 55 гэдэг чинь. Ой, ирж штэ. Ороод ирлээ. Энэ ямар өөр юмсэг хөөе? Гадуур хуцаа тайлаа өлгчихлээ штэ. Тэглээ. Сонгож татсан юм шиг өндөр залуу байна. Тийм бай. Сайн байцгаана уу? Сайн байна. Энэ нэг худагны арын гудамжны наанаасаа хоёрд хашаа мөн үү? Тийм. Мөн. Би танаа охины чинь найз залуу. Мэдсэн. Сая энэ чи яриа зогсчихсэн. Юу яасангүй юу? Гадаа таарсангүй юу? Тосногээд гарсан өөрөө чи. Гэхдээ би зориуд нэг хойгоор нь тойроод нуугтаад ороод ирсэн юм аа. Бас. За ямар ч байсан эхлээд хадам автагаа залгая. За миний хайр залгаар. Амархан сайн байна уу та? Миндээ ямар байна уу? Миндээ сар шиндээ сайхан шинэлж байна уу? Сайхан. Нөгөө мөнгөө мартчих. Энэ $100 байгаа. Хүүх, дахиад нэг үнсчнэ гэж. Энэ хараа. Ямар гоё. $100 гэж чи одоо Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол бараг 140 мянга. Дараа нь тооцоо хийгээч чи. Үш, миний хөшөө юу яагаад? Монгол банкны ханшиг үзэх. Чи дараа нь. За, Өнтөө сайхан үйлчиж одоо сайхан хаварч байна уу та? сайхан үйлчж байна. Миний хөө сайхан шинжилж явна уу? Сайхан. За. Ой, ямар мөнгө өгнө гэж одоо хараад байгаа. Ямар мангар хөөхөн бэ? Бага. Тийм байлгүй тийм. Гайхлаа шүү дээ. Би нөгөө бэлгээ өгчөөд мөнгөө мартаад ах юм. Энэ $100 байгаа. Баярлалаа. 280 мянга. Чи дараа нь. За суу. Зүгээрээ би ер нь гараад дагуулад ороод ирдэм болоо да. Вэ? Намайг хүлээгээд байгаа баха. Гүй хэрэггүй. Цаад чи одоохоо ороод ир сууж вэ. Яана. Яасан бэ? Энэ нөгөө торон дотор байсан хайрцаг нь хоосон биш. Хоосоо. Тийм. Гүй наа чуулан би өөрөө. Яста гоё юм байна. Манай хүн бүр хөөрчжээ. Баярлалаа. Би бүр та хоёрын хэмжээгээ чинь бүр заалгуулж хагаад за иймэрхүү би хатаа улсууд байгаа юм шүү гэж бүр хэлж хагаад захиалж хэлгүүлсэн байхгүй юу? За. Яана. Яасан бэ? Энэ бүр Багдад орохгүй. Багдад аа. Тий. Гүй би уул нь яг юм тань. Багдад яг даар чинь хойрсон. Би бүр сайн эсгүүрчин дээр очиод сайн оюутнаар оюулсан юм аа. Таны харин яадаг бол гэж жаахан санаа зовоол байна. Үгээрээ таарах бах санаа зовох. Би ер нь гараад дагуулад ороод ирье. Надад даарч байгаа баха намайг. Хэрэггүй. Сууж одоохоо ороод ир тийм ээ? Тий. Нааша. Би яг одоо ороод ирэн. Сууч. Сууж. Оо. Тэр. Ахта залгаараа гэсэн. За, хажууд нь сууч. Анги хөвгтэй юм уу? Түлгэн хон төөс үлдээ хурган хон хуруу өгтөө өвлөө өнтөө дарган давбоо хавартаа халтаа дарган орвоо ачлалт аав минь Түлгэн төөс үлдээ
Хурган хуруу цуцаас үлдээ. Хөөе. Чи бид хоёрыг золгож явахыг юу н харсан уу? Авгаа нөхөр хоёр золгож болохгүй ш. Тий. Танаа аав чи биш юм уу? Юу вэ? Гүй танаа охин чинь Тий одоо чиний ихнэр шүү дээ. гүй биш ээ. Би андуураад ороод ирсэн байх. Уучлаарай. Айл андуураад ороод ирчих. Гүй яг ярахгүй бол наанасаа хоёр дахашаа цэнхэр үлзий хийдэ хаалга байгаа гэсэн баггүй. Тий мөн. За би ямар ч байсан гарч байгаа жоохон ийшгнээ яваад үзье. За тэг миний урдын одоо тэгвэл хадмууд чинь гараа шиндээ яваад өгш. Харин тийм ээ хадмууд маань хүлээж байгаа. Бушуу яа. Гэхдээ би нэг $100 бэлэг авъя. Хадмуудтай золгох өөр бэлэг байхгүй шүү дээ надаа. За Тэрний чи өгмөргүй байна. юу гэсэн үг вэ? Өө яах вэ? Бид хоёр чи өнөөдөр хамгийн анхны авсан бэлгээ буцааж өгмөөргүй байна. Биш. За зүгээр бай та нар хөөе. Ха? Цагаан сарын шинэ нэг ингээ бариад золгосон бэлгээ буцаагаад авах юм бол гардсны үүд нэгдэг гэж тэгдэг юм байл шүү дээ. Чи одоо юу вэ? Min чи суулан царайтай юм чи яах нь вэ? За хөөе бэлэг аваад ирээ. Би бүр орж ирээд гайхаад исэн байхгүй юу? Гэхдээ яасан залуухан улсууд үлээ энэ ч одоо дааж манай найз охин надтай танилцуулаа энэ төр гэж боддгоо байсан юм а энэ төр гэж бүр янз бүрийн бодоод байсан байхгүй юу? За Залуухан улсууд вэ гэж өөрөө хэдтэй. би бартай. Оо битээрээс ах юм байна. Тий. Тийм баха хөөе. За бацаанууд яваад бэлэг аваад ирдэ хөөе. Наа чи хүн хэлж штэ гардын үүд нэгддэг гэтэргээ. За зүгээрээ тийм юм байдгүй маа. Орж ирээд удаагүй байх гэж бодоод өгчгөлдөө энэ чинь. За тэгвэл ингээ бэлгэний чи орнд бэлэг өгч бал мал оймс торон дөрхөө зөндөө байгаа. Тэ? Юу вэ? Би одоо айлд анх удаа шинэлж орж ийн бүр хадвин да. Тэ яг нэг балд ирэхгүй орсон. Сайхан шинэлж гэнэ үү? Энд ямар галзуурсан биз дээ. Би та нарын бодож байгаа шиг тийм баян дарах хүн биш шүү дээ. Анх удаа би айл гэр болоод админд орж үзчихээ би. Хадмуудтай нэг өнгөтэй өөдөө харагдах гал би найз нүгтэйгээ малгайд болгохыг гүйж аваад явж байгаа шүү дээ би. Тэр $100 чинь өөр шүү дээ. Цагаан сарын дараа би найзуудтай буцаагаад өгье шүү дээ. Тэр чинь өөр шүү дээ. Заавал сар шиний өдөр хөгсөн настай хүний нус нутаас нь гоожулж байгаа хэрэг байсан юм уу та нар юм одоо? Анх удаа би үргэн болж айлд орж үзэж байгаа шүү дээ. За өрөвчлөө өгье. Та тэгээ анханасаа тэр айл майлаа зүв олохгүй яасан. Би яаж мэдвүтэй яваад хоёр дахь ажаа гэрнээр ороод ирсэн юм дээ. Одоо гихгүй яа юм чи. Огны наваас уугж байгаа юм чи ямар ч юм байсан аваад хийжтэй би. Чи тэгээ ер нь эртгэн хүнтэй суучихгүй. Тэгэл өдөө хүрчээ хүн зоогоод хуураад андуураа явах юм. Тийш. Би ер нь ямар газар ороод ирсэн юм бэ? Зөвлөгөө өгдөг газар юм уу? Ааш юм бэ ч одоо. Тэгч болохгүй, ингэж болохгүй гэхэд би ер нь хизээ хитэн нас хүрээд хинтэйгээ гэрлэн үү? Хинтэйгээ гэрлэхгүй байх уу? Та нарт ер нь падлиж байхгүй шүү дээ. $100 нь яасан байх вэ? А? $100 нь яасан бэ? Үрцээ. За худлаа. Та нар энэ яах гээд байна? Хүн жоохон уяраад нус нулимсаа үзүүлсэн чинь тэгэл нэг их одроод байна уу аа? Чи одоо нэг том бичлээ болохоор хүн чамаас айн гэж бодоод байгаа юм биш үстэй чи. Үгүй. Тэгээ чи $100-ыг аваад ирэхдээ би хадмуудтай өгөх гэж зориулсан юм. Ой танд энэ бэлгээ чи өгч байгаа нэг юм шүү дээ. Их юм аа. Тий. Чи дээрэмч нү хөө. Оо та бодооч. Дээрэмч нү хөө. Аха та яа их юм болчихё хөө. Би тэр чи арай гэж найз нөхдөсөө зээлж авсан хөө. Тэр $100 аваад ирэхдээ чи. Чи гигэн цагаан өдөр хөө. Сүртэй энэ ганц. За. Сүртэй ингэж хөөе. Хинэн сүртэй вэ? Би анх удаа би хүнд өгсөн зориулсан бэлгээд би барьмаар Чи байна. амтнаасаа өгчөөд хүн Та нар харин ямар сонио улсууд вэ? мөнгөтэй боллоо гэж бодож байгаа чинь буцаагаад авах гэдэг юм. Тий. Гэхдээ бодох нэг хэрэг бодит байдал шал өөр өдөн шүү дээ. Нү мотор зорж ирсэн модны тайрц чи хоёр хүүхэлдэй чи яах нь вэ? Нү торгоны өдөс зүүж өмсгөө тэгээд гадаадын жуулчдад гялгаруутанд хийгээд өгдөг бэлэг шиг нэг нэг бэлэг дурсгалын сувенир шиг хоёр юм чи одоо яах нь вэ чи? Аха. Миний хадгийг өгчихдөх үү? За байж. Энэ нэг хоёр гурайхалсан юм чинь тэр $100 өгөхгүй ядч хадагч нь байж байгаа мэдүү? За. Ямар хөгийн хоёр вэ та хоёр ч вэ? Би өөрөө ороод $100 авлаа шүү аа. Дараад нь бити гэрээс юм алга болчлоо энэ төр гээд байгаараа. За. Ямар хөгийн юм үзээгүй царайтай хоёр вэ? Гэхдээ ийм хоёр хүнийг би ёстой амьдралдаа харсангүй. Бүр ёстой жинхнээсээ гялгар утанд хийгээд гадаадынханд барьчихмаар хоёр үгүй юу та хоёр ч удаа. Чамайг олоод авах чи харъя за. Яасан? Бид алт хийцэн байгаа зүйл.
Оо яана. Нөгөө шинэ хүргэнэ мартсан биз дээ. За яг хөө мэдээ дараа уу эхлээд энэ асуудлыг чинь шийдэх юм дүү. За. Тий. Ээж аваа. Оо яа. Охин нь өвөө эмээртэй залгачаад ирлээ. Оо за жилийн жил төрүүлж очиж залгууд биш. Энэсэн дүүгийн найз нь юм уу? Дараа болно гэсэн. Дараа болно гэсэн. За яасан хүн амтыг ихэрч гинөө. Өө нэг хүн ирсэн. За Тэгсэн чи аав хоёрыг бүр зэрэгцүүл загсчоод базаад байна. юун хүн бэ? Вэ хэмэдгүй нэ айл андуурж орж ирсэн баха. За. Тэгснээр орж ирээд ээж бид хоёр чинь нэг баахан бэлэг хатаг өгч ирсэн бол буцаага нөгөөдгөө авъя гэд. Бид хоёрын чи хоёр бэлэг дурсгалын сүвнээр итэргээд. Тий. Гэл хар уулт хийж гадаадынханд өгнө гэв. Чи дугаа чи. За. Чи дугаа заа юу чи. За. Тэгээд яасан гинэ? Тэгээ яахтай аав чинь тэр сүмнэр нүг юм модор зараад хийсэн бүр юм жижигхэн яага гадуур дэлгүүр хэрэндээ адилхан Чи гэсэн. бид хоёрыг хоёулыг хэлсэн шүү дээ. За тийм ээ. Аав ич нэг нь. Яана. Мо аав ээж хоёрын минь айлгцсан байж тээ. Сар шин олж явах чи ямар бэлэг дэмэрлэгүй амтан бэ те? Харин тийм. За энэ явах аав ээж. Өнөөдөр охин нь та хоёртой нөхөр удах хүнээ танилцуулнаа. Үе. Одоо ирж яваа задах нь гээд бүрсүүд. Одоо ирж гिचмэ таадах. Би нарийн эрт хүнтэй суухад байгаа юм байна. Чи хиттэй. 16 таа. Тэгээд. За. Ой! За нөгөө чи гараад ирсэн. Ямар хөгийн хоёр вэ? Хөө! Гү яасан өвчтэй хоёр вэ? Яасан? Гү арай гэж ухаж $100 оллоо хөөе. 100 хаа байна? 100 доллар хаа байна? Хаа байна хөөе? Хөөе ичихгүй юу чи аа? Гутлынхаа уловчонд ор дэвсээд нууцсан байж тээ хөөе. Ичээч хөөе. Гутлынхаа уловчонд ор бүр дэвсээд идсэн байж тээ. Ямар байлаар энэ $100 нь хаа байна? Энэ байна шүү дээ. 100 алга байна хөөе. $100 апмаар байна хөөе. Апмаар байна хөөе. 100-ыг яасан бэ хөөе. 100-ыг хүй хайраа. Шавга. Миний хайр яасан машин хараад ороод ирсэн үү чи? Энд юугаа хийгээд байгаа юм бэ? Юугаа гэж чи өөрөө наанаасаа хоёр хашаага өвдөө. Шууд машинаа гадаан тавиад ороод ирсэн. Гэхдээ хоёр хөгийн гурайхалсан гар дээр ороод иржээ. Ямар өргөр хоёр вэ? Хөөе, харуу, миний найз охин маань ирчээд байна хөөе. Хатмууд маань намайг хүлээгээд байгаа хөөе. Шавга. Хатам ижидээ очмоор байна. Шавга. Очмоор байна хөөе. Үе тавга. Хатам эцэгтэйгээ золгомоор байна. Хатам аав ээжтэй очмоор байна. Хөөе. Ямар хөгийн хоёр гар дээр ороод ирвэ би хөөе. Шууд орж ирэл $100 байсан чи бүр чичээл $140,000 болчихлоо шүү дээ. Одоо яалаа яа бүр салгалаад. Нөгөөх нь $100 $280,000 болсон. Монгол банкны шийдүүлээ одоо яадаг вэ? Базар байна одоо. Юу өгнөөгөө бүр чичээ бүр байцал. Ямар хөг. Хүний үг сонсоод $200 авчиж гарна шүү. Ийм улсуудтай манай хүйс. аав ээж хоёр штэ. Энийг $100 тавьчихъя. Очоод залгалтаа. Яаж тэ? Одоо энэ жилдээ царайг нь харах эцгүй юм болсоо. Очоод залгоо. Чи хамтурч ирэхгүй яасан юм бэ? Очоо. Яаж тэ? Яха бодооч би тэрийг бидний дээлгэж амар шогой танаас. Түрүүнээс хойш ийм байдалд байлгсан шүү. Яаж очсноо? Зүгээр очоо. Хатам ижидээ залгамаар байна гэж сатараад. Хатам автагаа очмаар байна. Ээжээ. Ээжээ хэлэнгүй.
5 сар болсон хүний нүднээс Чи дуудаа 5 сар болсоо хайчээ хүчээ ханян дуудаа нэрээ үсүсээ гişээ додоо хайранда энэ ямар шоу ч үгүй. Чи орж ирч чи мотор хийсэн сүмнэрэг үгэлтэйгээд Бодгоор л гомдоод ах юм уу? хатам аваастай зориулсан бэлгийм дундаас нь хүн авчаад өгөхгүй байна гэж айхтал тэгсэн штэ. Та энийг харсан бүр сэтгэл хөдлөлөө. Чи дугаач. За. Ямар шоу чи. Юу өнгөрөө? Хоёр модон хүүхэлтэй. Нүүрлөө мангастаж өрөөд. 100 доллараар нүүрлөө зодож модоод. Би энэ бүгдийг чинь та хоёрт өгөх гэж зориулж авчихсан штэ. Дундаас нь хүн авчлаа гэж айхтал тэгсэн штэ. За авч. Энэ дотор чи тэгээд 100 доллар нь яг байгаа мó? Бага. А байна. Харин хатам ээжийн 100 доллар олддоггүй. Тэнд байгаа. Тэгвэл тэндээ байж. Байранда байж. За одоо таашраа. Аха. Миний хатгийг өгчөөч. Авсан юм уу? Энийг солиотой юм чи орж ирэнгүүтэл эцэг мэцэг гэж балаараа зүгээр. Хайшаа юм ч гэдэг. Хатам аав эстэйгээ золгочод танд хүмүүж хийж хаашаа. Бац үргэн дээрээ орж ирчээд адилхан бац үргэн штэ. Солиороо төлгөө тойс үлдээ, хургаан хураас үлдээ юу балаа. Тэгсэн юм уу? Тэгсэн штэ энэ чинь. Балаа юм шиг зүгээр. За ингээд та хоёр минь бэлэг сэлтгүй хоосон ч гэсэн харин ч нэг томатоны хүргэнтэй боллоо. За чи бити үгээр идэ дагараагүй. Надад ямар хүний нүүрлүү зодох хүнээс зээлсэн 100 доллар байх ч биш. Энд ямар илүү хөхтэй шаар вэ? За ингээд ачлалт аав элбэрэлт ижи минь ээ. Амар шоу чи. За. Ээж аав хоёрыг одоо хоймортой суулгая. Аав ээж хоёр минь одоо байранда. Одоо бүгдээрээ байранда. Юу яа? Та суусан дээр баха. Би одоо өөрөөсөө хүний хажууд суучаад юм яриад ах чи эвгүй ш. Аава. Би суучих уу чи? Чи дугай. За. Чамтай бол өөр ярина шүү. За. Тийм ээ аха. Нөгөө нэг ийм үг байдаг штэ яга. Хизээч салгааргүй сайн найз нөхөд болох усуд хоорондоо нэг хэрэлдэж муудалцаж уулздгаа гэж. Тийм штэ. Бид нэг учиртай л улсууд шиг байна да. Би салах юм байл та тэгвэл. Магадгүй. Мэдсэн бол тэгвэл ингэждэг байж тээ. Хотлаа элбэрэлт ижи минь ээ. Амар. Аава. Одоо та хүүхдүүд бидэндээ нэг үгээ хайрлаа. Тийм штэ. Миний хань хоймортойгоор. За ингээд ирж байгаа бар жилдээ илгээрэн инх хамглан хөрдөөрөө төвшин амглан